Амьдрахын утга учирыг зөвхөн л уран бүтээл туурвиж хөдөлмөрлөж өнгөрөөхийг гайхамшиг хэмээн бүх насаа түүнд зориулсан хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн тухай өгүүлэхэд амьдралынхаа бүхэл түүх, үзэл санаагаа мөнхөлсөн Ориглон 6 дугаар симфони юун түрүүнд санаанд бууна. Евгений Онегин дуурийг сонсож, гунтнуур балетийг үзэж, алдар симфонуудыг хичнээн жудаа сонссон бэлэн байдаг тийм хүмүүс уран бүтээлдээ сэтгэл нь ханаагүй, суудны амьдралын хугацаа арай урт байсан бол бүтээл нь ямар гайхамшигаар үнэлэгдэх байсан болоо гэж бодогддог. Гар хүрсэн бүхэндээ шинийг сэтэж, 10 дуур, 3 балет, хэдэн 10 зуугаар тоологдох хөгжмийн зохиол, түүний дотор Орлеано бүсгүй, Гэлбэрийн хатан, Хунд нуур нь Оросын хөгжмийн театрыг дэлхийн театрын төвшөнд хүргэсэн гэдэг. Би амьдралд хязгааргүй дурладгийнхаа нэгэн адил үхлийг тэр хэрээр нь үзэн ядна гэж нэгэнтээ бичсэн Чайковскийн бүтээл болгонд шингэсэн үзэл санаа нь байжээ. Түүх сөхөл 1877 онд нэрт дуучин Лавровский Пушкиний Евгений Онегин дуур бичих санааг түүнд өгснөөс хойш 2 жилийн дараа анх тоглогджээ. Энэ дуурийг бичиж байхдаа би түүндээ уусаж бүхэл баатруудынхаа хамт жаргаж зовжж байна гэж дурсан ярьдаг. 1880 онд Чайковский Вен хотноо Италичуудын багт наадмыг үзэж сэтгэл хөдлөхдөө Италийн Капричио симфони удирдахлаа зохиож миний энэ зохиол аялгууныхаа баян тансаг байдлаар аятайхан зохиол болно гэжээ. Учир нь би түүнийг нүдээр үзэж, чихээр сонсож, Италийн тэр нэгэн гудамжнаас олж авсан юм шүү дээ гэж итгэлтэй наргүй хэлж байсан.
Хожим нь Италийн ард түмний амьдралыг Орос хүний нүдээр харж баясан сэтгэлийн илчлэл гэж судлаачид тэмдэглэжээ. Ийм олон үйл явдлууд нь Чайковский хүний сэтгэлийг дурандагч, бүтээл нь сэтгэлийн толь хэмээн нэрлэжээ. Чайковский 1840 онд Урал нутагт уулын инженер айлд төрж, бага залуугаасаа тэр үеийн соёл гэгээрэлд хөгжсөн гэдэг. Ардын дуу хөгжмийн хүрээлэн буй орчин түүнийг хөгжимд дуулуулж, эцэг эхийнхээ хүсэлтийг сүрж зүтгэсээр нэг л өдөр Петербургийн хөгжмийн сургуульд эс оржээ. Тэрээр сургуулаа төгсөхдөө хөгжмийн зохиолч удирдаачийг бүрэн эзэмшсэн төдийгүй Петербургт нэрэн цуурайдсан уран бүтээлч болсон юм. Амьдрал хичнээн сайхан юм бэ. Амьдрал гэдэг тойрвол бүтээл юм. Энэ ил хууль болсон нийгмийг бүтээлээр дүүрэх юмсан гэхээс өөр зүйл түүнд бодогддгүй байлаа. Мазепа, Йоланта Дур, Ромео Жульетта, Роман Франческо, Шуурга, Гамлет удирдгал 1, 2, 3 гэдэл 6 хүртэлх симфони, хийл төгөлдөр хуурын концерт, ер нь хөгжим болгон сэдв бүр шилшилээ даран түүний оюунд буцалж байлаа. Чайковский Оросын сонгодог балетыг үндэслэгч, дан цөөхөл хөгжмийн зохиолыг хөгжүүлэгч, симфони драм, эмгэнэл симфоны утгыг чимэлж төгөлдржүүлсэн аялгууч Оросын дуурьт шинэ үд хаалгыг нээсэн алдартай боллоо. Чайковский хөгжмөөр хүний сэтгэлийн дотоод мөн чанарт нэвтэрч, түүний хөгжимд баяр хөөр, гуниг зовлон зэрэгцэн, хинхинээсээ өрсөн тэмүүлэх гэсэн шиг их хүчээр бадрангуй дуустдаг. Мөрөөдөж болох бүхнийг хайр дурлал, хар цагааныг үнэн мөнөөрнө. Бодит амьдралаа сургуулан бичиж байсан түүнийг хөгжмийн сэтгэл зүйч гэж алдаршууллаа. 1958 онд сууд Чайковскийн насан эцэлсэн 160-ны хойно түүний алдар мөнхийн уран бүтээлийг олноо бишрүүлсэн Чайковскийн нэрмжит олон улсын хөгжмийн наадмыг дэлхийд зарлалаа. Дэлхийн хөгжмийн сод авиаснууд Москва хотноо хурамчуулж, Чайковскийн хөгжмийн шин түүх эхэлж, Чайковскийн хөгжмөөр дэлхийн хүмүүс шилшилээ дараалан тодорч байлаа. Хөгжим хүний сэтгэлийн галыг бадраагч гэсэн Бетховены суут үгийг нотолсон Чайковскийн уран бүтээлийг Дмитрий Шостакович дэлхийн соёлд үнэлж баршгүй гайхамшиг, оюун санаа, хөрөнгө оруулалт гэж үзэн Чайковскийн уран бүтээл хизээч цаг үеэ барьж ирсэн тухай хэлсэн үнэлэлт байлаа.